Матай номын 20, Матай номын 20-ийн 28-ыг бүгдээрээ харъя. Матай номын 20-ийн 28. Бүгдээрээ хамт уншъя. Матай номын 20-ийн 28. Үүнчлэн хүний хүү үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв. Амен. Тэгэхээр бид өнөөдөр үгийг хараад амиа өргөхөөр ирсэн Есүс сэдвтэй эзний ивэлийг та будтай хуваалцахыг хүсэж байна. Бурхан бол мөнхөд оршигч бурхан. Амен. Бурхан бол мөнхөд оршигч. Тэгэхээр энэ мөнхөд оршигч гэдгийг энэ үг бол Библиэлд маш их байдаг. Есүс ирээд сайн мэдээгээр дамжуулаад Бурхан ямар бурхан бэ гэдгийг бид нар бол сурч ойлгож байгаа. Бурхан бол мөнхөд оршигч бурхан, мөнхөөс өмнө байсан. Мөнхийн төгсгөл хүртэл байх эхлэл бөгөөд этэс Альфа Омега гэж Библиэлд бичсэн байна. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ үгийг харахтаа Матай 22:8 гэдэг нь ганц ишлэл боловч маш олон зүйлийг хэлсэн байна. Хүний хүү үйлчлүүлэхийн тулд бус харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн. Тэгэхээр бид нар энэ үгийг бол маш их сонсож байна. Энэ 7 хоног зовлонгийн 7 хоног, дараачийн эсний өдөр бол дахин амьлын өдөр байгаа. Тэгэхээр энэ зовлонгийн 7 хоног гэдэг маань Христэд итгэдэг хүмүүсийн хувьд маш их сонирхолтойгоор нэлээд гонигтай. Харин амьлын 7 хоног бол вау! Үнэхээр баяр хөөрөөр дүүрэн. Үнэхээр чөлөөлөгдсөн юм шиг мэдэрдэг. Харин тэрний урдлын 7 хоног бол хэцүү, хүнд, уйтгартай, гонигтай, ичхэвтер юм байхаар бидний зүрх сэтгэл бол доройтон сулдсан. Зарим улсад бол бүр онцлоод бол энэ католикчуулган Есүсийн зовлонг тэр өөрсдөө бээрээ үзэж мэднэ гэсэн утгаар загалмай цовлогдсон. Тэгээд тэр толгой дээрээ титэм зүүж тэг 30 хоногийн туршид тэгж явдаг. Тэг чонжоо тэр католик Мариад итгэдэг хүмүүс. Тэгэл хоол моол идэхгүй мацаг барьдаг байна. Харин Есүсийн зовлонгийн талаар хэдэн хоногийн туршид уйлаад, нулимсаа гаргаал байгаа тэр дүр төрхийг хараад энэ үнэхээр зовлонгийн 7 хоногийг бид нар яаж өнгөрөөх вэ гэж болвол энийг бол сонсож харж үзэж байна. Зарим хүмүүс болохоор дэндүү их гонигтай байдаг. Миний төлөө нас барсан, тийм ээ. Миний гэм нүглийн төлөө зовсон. Энэ бол эзнийг бол дэндүү өрөвдмөр харж уйлж гундаг хүмүүс маш их байдаг. Харин өнөөдрийн үгийг харах юм бол өнөөдрийн Матай номын 20:28-ыг харах юм бол та бүгд сайн хараарай. Өнөөдөр эх 7 хоногт баяр хөөртэй 7 хоног биш, өнөөдөр ч гэсэн баяр хөөртэй 7 хоног гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Есүс дахиж өнөөдрийн үгийг бүгдээрээ харъя. Хүний хүү яагаад ирсэн бэ гэхээр хүний хүү ирсэн шалтгаан нь тэр өөрийнхөө амийг золиос болгон өгөхийн тулд ирсэн. Тэгэхээр Есүс энийг бол хийхийг хүсэхгүйгээсээ болоод дэндүү их залхаж хэн нэгэн хүнээс үнэхээр дэм авахын тулд энэ үгийг бол хэлсэн үг биш. Харин өнөөдрийн эзний бидэнд өгсөн үг гэдэг нь Матай номын 20:28. Мөнхийн тунхаг ялсан хүний жинхэнэ гайхамшигтай үг ээ. Бидний эзэн амиа өргөхөөр ирсэн. Амен. Амиа өргөхөөр ирсэн. Тэр өөрөө би бол амиа өргөхөөр ирсэн. Миний зорилго бол махбодоор ирсэн тэр шалтгаан өөр дүр төрхөөр ирэх боломжтой байсан. Гэхдээ хүний дүр төрхөөр ирсэн шалтгаан нь би амиа өргөхөөр ирсэн.
Зарим хүмүүс бол Понто Пилотыг бол муу энэ муу хүнтэй уулзсан учраас үгсэн. Юудэ хүмүүс болохоор маш их муу улс, маш их ёрын муу улс учраас маш их муу хүмүүс жинхэнэ сайн үндэстэнтэй уулзсан бол Есүс тэгж зовж өгөхгүй байх байсан гэж боддог бол харин эсэргээрээ эзэн хэн нэгэн хүнтэй евдэчүүдтэй буруу уулзснаасаа болоод үгсэн юм бишээ. Аль хэзээний хүний гэм нүглийн төлөө амиа өргөхөөр ирсэн. Амен. Есүсийн үхлийн талаар эзний бидэнд хэлсэн тэр үгийг хараад андуурч байгаа, эндүрч байгаа зүйлүүдийг тайлъя. Лук номын 23-ыг харъя. Лук номын 23-ын 27-оос 28. Үе олон хүн эмэгтэйчүүд түүний төлөө гашуудан уулж цээжээ дээлсэн хойноос нь дагаж явлаа. Харин Есүс тэдэн рүү эргэж Иерусалимын огтоо миний төлөө уйлахаан бол харин өөрсдийнхөө төлөө хүүхдийнхээ төлөө уйл. Амен. Эзэн өөрийнх нь төлөө уйлж байгаа эмэгтэй хүмүүст хэлж байна. Энийг бид нар сайн хараарай. Миний төлөө бүү уйлаа гэж хэлж байна. Өнөөдрийн үгийг буруу ойлгохгүй байхыг хүсэж байна. Тэгхийн бол Есүс зовж байна. Маш их хэцүү асуудалтай байхад тэр бол юу ч биш юм уу гэж бол хэлж байгаа юм бишээ. Жинхэнэ зөвхт нэгэн бол зовлон амсаж байна. Тэр миний гэм нүглийн төлөө зовлон амсаж загалмаа дээр цовдлогдсон. Үнэхээр тэр өргөсдөд тэдмийг толгой дээрээ зүүж үнэхээр маш их зовлон ташуур эдэлж үнэхээр тэр гэм нүглийн төлөө загалмаа дээр цовдлогдсон. Эзэн загалмаа дээр цовдлогдохоос өмнө ингэж бол хэлсэн. Зөвхөн тэр дагалдагч нарт хэлээ зогсохгүй харин биднэрт хэлсэн үг. Энийг бол бид нар сайн мэдэж ойлгох хэрэгтэй. Маш олон хүмүүс Есүсийг бодохдоо гунигтайгаар Есүсийн хувьд бол тэр уйдгар гунигтай уйлж байгаа хүмүүсийг бол дургу. Есүсээ миний төлөө минь зовж яагаад өгсөн гэж уйлах. Тэр зовлонгийн нулимс бол гаргаж байгаа хүмүүст Есүс бүү тэгэ гэж хэлж байна. Харин энэ дүрхийг харах юм бол жинхэнэ өрөвдмөр юм бэ? Есүс өрөвдмөр байна уу? Аль эсвэл гэм нүглээс болж мөхөх гэж байгаа тэр хүн төрлөختөн өрөвдмөр байна уу? Гэдгийг бид нар маш сайн мэдэх хэрэгтэй. Есүс Христ бол өрөвдмөр нэгэн биш ээ. Бид нар эзнийг тэгж харж байж уйлна гэдэг бол болохгүй. Харин түүний бид нар үхлийг мэдж, түүний үхлийг бид нар ойлгож, түүний үхлийн зорилго нь юу юм бэ гэдгийг ойлгон би итгэлээрээ хүлээн авч биерээ үзэж ойлгохоос биш харин тэнд бол уйлаад би бол энд зовох ёстой байтал би бол энэ насан туршдаа ивэлийг бол буцааж өгье гэж бодоод байж магадгүй. Харин бид нар энэ ивэлийг бол буцааж ивэлээр өгөх боломжгүй. Ивэлийг өгөхийн тулд бид нар яах вэ? Ерөөсөө л эзний замаар явах хэрэгтэй. Гэм нүглийн хариулт нь үхэл. Тийм учраас там руу явна. Харин бид нар энэ эзний ивэлийг бид нар хариулж өгөх биш. Миний төлөө, миний гэм нүглийн төлөө эзэн өгөж гээл нулимс гаргаад уйдгарч гунигтайгаар эзэн минь яаж ингэж нэхэр шархалж өргөс тэтэм зүүж миний төлөө өгөхөө гэсэн зүрх сэтгэлээр бишээ. Харин түүний үхэл нь юу вэ? Түүний үхлээр дамжуулаад эзэн яагаад ийм зоригтойгоор ямар зоригтойгоор ирсэн юм бэ гэдгийг бол бид нар сайн ойлгох хэрэгтэй. Тэр дашуурдуулсан тэр дашуур гэдэг маань юу юм гэдгийг бол бид нар мэдэх хэрэгтэй. Исая 53-ыг харах юм бол түүний зовлон, түүний үнэхээр энэ бүгд бол Исая номын 53 дээр маш их тодорхой бичсэн байгаа бөгөөд тэрийг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд 7 хоногийн туршид би тийм сүм чуулганыг харж тийм маш олон тэр стайлыг бол би харсан. Энэ бол итгэлийн амьдрал биш. 7 хоногийн туршид 2-7 хоногийн туршид өөрийгөө зовоогоол надаас бол Есүс өгсөн гэж гуниглаад байх тийм шалтгаан бол байхгүй. Амен.
Тийм гонигтай дөрхийг бол эзэнд харуулах хэрэггүй. Харин сайн мэдээ гэдэг маань юу вэ? Сайн мэдээ маань баяр хөөр. Амен. Есүсийн үхэлч гэсэн баяр хөөр болох хэрэгтэй. Амен. Харин уйлаад ертөнцийн хэмжээнд харах юм бол бүр мэдээгээр гарах хэмжээний Есүс бол тэгж их зовж байсан юм байна. Бид нар бол тэрийг бодоол бид нар ч гэсэн зовъё гээл гонигтай дөрхөө харуулаад энэ бол итгэл биш ээ. Энэ бол итгэгч хүмч биш. Тэгэхээр хэдэн жил болсон. За тэр Христийн зовлон билүү кино байсан. Тэгээ би тэр киног хараад бол маш их уйлсан. Христийн зовлон гэдэг киног хараад би бол уншсан. Тэгээ номлож байгаад уйлаад. Харин би тэр цаг үед төөрөгдлийн сүнсэд орсон байна гэдгийг бол би эргээд өөрийгөө харахтаа бол ойлгосон. Есүс заавал биднэрт ингэж үгээ хэлсэн. Миний төлөө бүү уйлаа. Маш олон хүмүүс Есүсийн төлөө уйлаад гонигтай байх нь итгэгч гэж ойлгоод тийм зүйлд бол урсан ороод байдаг. Харин би яах гэж ирсэн юм бэ гэдгийг бол мэдээ гэж энэ дээр хэлж байна. Амен. Бидний итгэл бол маш их тодорхой байх хэрэгтэй. Сайн мэдээ гэдэг маань баяр хөөр. Амен. Үнэн гэдэг бол үнэнд бид нар итгэнэ. Амен. Итгэл нь яаж ирнэ гэлээ? Итгэл нь сонсон гэдэг маань бид нар тэр сайн мэдээг тэр дамжуулаад Бурхны үг сонссон. Тэр үнэнд Есүс Христэд бид нар итгэдэг. Амен. Үгээр дамжуулж. Амен. Амен. Тэгэхээр энэ итгэл гэдэг маань ямар нэгэн мэдрэмж биш. Ямар нэгэн мэдрэмж биш ээ. Итгэл гэдэг маань бид нар тодорхой биеэр үзэж мэдсэн зүйлүүдийг хэлж байна. Маш олон хүмүүс энэ мэдрэмж болон биеэр үзэж байгаа зүйлийг бол хольж утгаад байдаг. За бид нар кино үзэхдээ урд нь бол кино театрт очиж ижил бол тэр 3D саундыг бол үзэж мэддэг. За сүүлийн үед бол маш олон үнээр гаргаад байдаг. Харин кино театрт очих юм бол томоо тэр дэлгэцэн дээр бол киног бид нар үзэж жинхэнэ биш ч гэсэн бид нар тэр киног үзэж байгаа хэрнээсээ тэнд уйлаад тэгэл тэнд бол ерөөс тэр кинон дээр гарч байгаа бүх зүйлүүдийг бол бид нар мэдэрдэг шүү дээ. Гэхдээ харамсалтай нь тэр бол кино. Тэгээ зарим хүмүүс болохоор тэнд уйлаад тэр кинон дотор бол өөрөө бүр орчихдаг. Зүгээр л нэг кино шүү дээ. Тэгтэл тэнд сонсож байгаа, харж байгаа учраас тэнд дотор ороод энэ бол мэдрэмж шүү дээ. Яасан өрөвдмөр юм. Яасан өрөвдмөр ингээл. Private Ryan. За тэгээд тэр за англи хэл дээр хэллээ. За тэгээд би тэрийг үзээд бол миний бол ерөөсөө хамаг бие барьсан байсан. Тэнд бол дайн болол ерөөсөө маш их дайн болол тэнгэр газар болол айхтар нэргээл байсан. Тэгтээ тэр бол жинхэнэ бодиттой болж байсан зүйл байсан ч гэсэн тэр бол би киногоор дамжуулж үзэж байгаа учраас би тэр киног үзэж байхдаа бол маш зочиол араас нэг хүн орилол байсан. Тэгэхээр тэр бол жинхэнэ бодиттой зүйл биш. Тэр киногоор дамжуулаад бидний үзэж байгаа тэр зүйлүүд бол биднийг андуурч эндүрч байна шүү дээ. Бид нар драма үзэхдээ ч гэсэн тэр драмаг хараад тэнд маш их сайн гол дөрүүд бол маш сайн тоглож байна. Тэнд болохоор уйлаад драма үзээд бид нар уйлаад тэгэл тэрийг үзээлөө би яасан уйдгартай байна. Тэнд бол ерөөсөө ямар ч уйдгартай гонигтай зүйл байхгүй байхад харин тэр кино үзснээрээ драма үзснээрээ би бол тэр гонигтай байдалд орж байна шүү дээ. Тэгэхээр бидний итгэлийн амьдрал ямар байна гэхээр жинхэнэ бодиттой жинхэнэ биеэр үзэх мэдэх зүйл мөн үү? Аль эсвэл зүгээр л нэг
Уяалан андуурч эндүүрэл 보이는 게 있고 харагдах зүйл байж 들리는 게 있으니까 сонсогдох зүйл 어느 байгаа 걸 учраас хэр 정도 хэмжээгээрээ 감당하다가 мэдэрч 진짜는 байгаа л 아닌데 энэ бол жинхэнэ биш. 그냥 어느 정도 잘 Зүгээр 들었다라는 сайн 이야기 같이 сонслоо 어떤 гэсэн 철학 зүгээр л нэг 같이 그런 философи шиг 것을 그런 것 같이 느끼다가 그냥 мэдрэл тэгэл 없어지니까 байхгүй болж байна уу? 아니더라고요. Аль эсвэл 진짜 믿음이에요. жинхэнэ итгэл үү? 체험입니다. Биеэр үзэж 진짜 мэдсэн зүйл үү?体验. Жинхэнэ харилцаа юу? 그것을 우리가 알아야 Гэдгийг бол 된다는 бид нар 것입니다. сайн мэдэх хэрэгтэй. 우리 Амен. 영혼들은 Маш олон 너무나 хүмүүс 이 고난의 주에 энэ 대한 зовлонгийн 것을 7 хоногийн талаар 큰 슬픔 안에 тэр гуниг 빠지고 дотор 그 байж 고난의 тэр 그 7 хоногийн зовлонгоор дамжуулж эзний хийсэн зүйл миний дотор орж ирж ажиллах 아직도 역사는 시작도 ёстой 안 байтал 했다는 тэр 것입니다. гайхамшигтай ажлууд бол эхлүүлэх боломжгүй байна. Йохан 1-р Йохан номын 1:1-2-ыг уншийе. Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож нүдэрээ үзэж харж гараараа барьж үзсэн амийн үгийн тухай тэрхүү амь нь ишлэгдсэн эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд ишлэгдсэн мөнх амийг бид үзсэн мөн та нарт гэрчилж тунхаглаж байна. Амен. 아멘. 생명의 말씀에 관하여서는 Мөнх амь. 착각을 하면 안 됩니다. За тэр амийн талаар бид нар бол андуурч эндүрч болохгүй. Бид нар чихээрээ нүдэрээ 조금만 느끼고 이렇게 жоохон мэдэрч 없어지는 것이 아니라 мэдрээл тэгэл байхгүй болох зүйл бишээ. Бид нар бол жинхэнэ миний итгэл болж энийг би биерээ үзэж мэдэх хэрэгтэй. Энэ хэн нэг хүний түүх биш. Миний итгэл байх хэрэгтэй. Амен. Есүс Христийн зовлон 우리가 슬퍼 보이게 하고 бид нар уйлал гуниглал 그것은 안 됩니다, 여러분. байж болохгүй. Хичнээн гизэн үлссэн бол хичнээн өвдсөн бол хичнээн миний төлөө гэж бодож гунигтай байж болохгүй. Харин Есүс миний төлөө бүү уйл гэж хэлж байна. Амен. Харин 진짜 불쌍한 жинхэнэ өрөвдмөр хүн хэн бэ гэдгийг та нар ойлгож итгэлийн амьдралаар амьдраа. Амен. 생명을 받으라는 Үнэхээр амийг хүлээн аваа, мөнх амийг хүлээн ав. Бурхныг үнэхээр үзэж мэдэж ойлгоо. Есүс бол 오히려 예수님께서는 본인의 그 목숨을 내려놨습니다. Есүс бол энд зовхоор эрэхтэй өөрийнхөө амийг 그건 불쌍한 자가 아닙니다. өгөхөр ирсэн. 자가 아닙니다. Тэр болвол өрөвдмөр нэгэн биш. Тэр болвол үнэхээр ядуу гуйлагчин биш. Тэр бол 그건 말씀이 육신이 돼서 уг махбат болж ирсэн бурхан. 하나님의 아들이잖아요. Бурхны хүү. 그분은 위대한 왕이십니다. Тэр бол агуу хаан. Тэр бол эзэн. 그래서 주신 예수 그리스도. Тэр эзэн болсон Есүс Христ тэр энэ газар дээр ирж амиа өргөсөн. Амен. Тэгэхээр бид нар 때로는 이제 올림픽을 봅니다. Олимпийг үзэж байна. 그러면서 그 올림픽에 나오는 Тэр Олимпиад оролцож байгаа тамирчдыг бид нар хараад тэр тамирчид бол маш их зовдог, бэлтгэл хийх гээл. За бид нар бол идэх уух бүх зүйлээ идэж уугаал. 직접적인 삶 안사라도 그냥 평범하게 삽니다. Бид нар бол энгийн хүний амьдралаар амьдарч байна. Харин энэ спортын тамирчид болвол 엄청 고생합니다. маш их идэх зүйлийг идэж чадахгүй өглөө эрт босоод ерөөсөө маш их зовж бие бэлтгэдэг. Өөрийнхөө биеийг болвол за тэр булчингаа бол хөгжүүлэл хатууруулаад хүчтэй болохын тулд нэг өдөр хийгээд зогсохгүй нэг өдөр нэг 7 хоног хийх юм биш, нэг сар хийх юм биш. Энэ бол хэдэн жилийн туршид өөрийгөө бол хүчирхийлж бол үлдэж биеийн тамир хийж байна шүү дээ. Тэгээ тэр өөрийгөө бол маш их барьж байна. Идэж уух зүйлээж хасаал. Тэгээ сүүлдээ бол тэр тамирчин болоод Олимпиад ороод алтан медалийг авч байна. Тэгэхэд бид нар тэр хүмүүсийн тэр өнгөрсөн амьдралыг харахтаа өрөвдмөрийн гэдгийг бол өрөвдмөр амьдралаар амьдэрсэн гэж хардггүй, харин түүнийг бол агуугаар хардаг шүү дээ. За тэгээд энэ болохоор нөгөө Солонгосын уран гулгалтын тамирчин хүртэл та бид бүгд мэдэн шүү дээ. Энэ яаж хурдан уран гулгалтаар гулгаж байна. Гэтэл түүний бол өвдөг нь нэг нь үе бол өвчтэй байхад тэр эцээ хүртэл тэр тэмцээнд бол оролцож байна шүү дээ. Тэгэхээр тэр өрөвдмөр биш ээ. Харин тэр болоод улсынхаа төлөө, тэр Солонгос улсынхаа төлөө үнэхээр тэр уран гулгалтын тамирчин болж байна.
За тэгэл тэр болоод ваа тэр үнэхээр түүн шиг гайхамшигтай хүн алга гээл үнэхээр тэр Солонгос улсад бол алтан медаль өгсөн хүмүүсийг болоод ваа үнэхээр гайхамшигтай гэж өргөж байна шүү дээ. Тэр хүмүүс бол үнэхээр зовж өвдөх үнэхээр идэж чадахгүй юудч байсан. Сүүлдээ бол тэр хүмүүсийн бие эвдэрч байх хэмжээний харин тэр гуйлгчийн хүмүүсийг харах юм бол хоол идэж чадахгүй бас зовж байна шүү дээ. Гэхдээ спортын тамирчин болон гуйлгчийн хүний хоёрынд бол адилхан байна. Харин гуйлгчийн хүнийг бид нар ингэж үлсэж байхад харах юм бол өрөвдмөр харин 오히려 슬프죠. 그것은 안 됐다. 그렇지만 그의 영광이 있다는 거죠. тэгэхээр бид нар 그러기는 ийг харахтаа 그 선수만 할수 тэр тамирчин зөвхөн хийх боломжтой. Тэрийг бол хэн ч хийж чадахгүй. Тэр хэмжээгээр өөрийн өмнө зоригтой байж өөрийгөө бэлтгэж би энд бол олимпиад орж алтан медаль авъя. Би өөр онцгой улсынхаа төлөө бол амжилттай энэ олимпиад орж алтан медаль авъя гэсэн хүн тэр хүнээс өөр хүн байхгүй. Тэгэхээр бид нар Есүс Христийг харахтаа бид нар яаж харах ёстой вэ гэхээр бүр зовлонгийн 7 хоногт онцлоод өө Есүс та яас их өвдсөн болоо гэд уйлаад байх хэрэг байхгүй. Яагаад мэдээж Есүсийн хувьд бол өвдөж зовж байсан үнэн. Тэгээд аава та намайг яагаад орхивоо гэх хүртэл загалмай дээр совлогдохтой хүртэл хэлсэн шүү дээ. Харин Есүсийн хувьд өөр хөвглийн талаар юу гэж хэлж байна гэхээр үргэлж хэлж байсан. Би өөрөө амиа өргөхөөр ирсэн. Би энэ маш олон хүмүүсийн төлөө би бол өөрийнхөө амийг өргөхөөр ирсэн гэж бодоод байнга хэлж байсан. Тэгэхээр Есүсийн өнхөр амиа өргөсөн тэр үхэл бол хэний ч хийж боломжгүй үхэл. Маш их агуу үхэл. Амен. Есүс зөвхөн үг махбат болж ирсэн Есүс зөвхт болсон бурхан байсан тэрл энэ үглээр үхэх боломжтой. Тийм өнцгөөс би үхэхээр ирсэн гэж биднэрт хэлж байна. Миний төлөө бүү уйл. Би энэ зүйлүүдийг хийнэ. Өөр хэн ч хийх боломжгүй. Тийм болохоор ийм зүйлүүдийг би хийх учраас би бол та нарын эзэн. Би чиний эзэн. Би бол чиний бурхан гэсэн өнцгөөс би үхэхээр ирсэн. Амиа өргөхөөр ирсэн гэсэн утгатай. Түүний үнэхээр үхэл гэдэг маань биднийг амьтаа болгож байна. Түүний үхэл юу хийж гүйцэтгэсэн бэ? Түүний үхлээр зогсохгүй. Түүний зовлон бидэнд амийг өгч, бидэнд бол бэлхэн дүүрлийг өгч, биднийг бол эмчилж, бидэнд амийг өгсөн, бидэнд хариултыг өгсөн. Амен. Тийм учраас Есүсийг бид нар харахтаа бидний бол мөнхийн эзэн. Амен. Хаадын хаан баяр хөөрөөр дүүрэн байх хэрэгтэй. Амен. Тэгэл тэнд уйтгаж гуниглаад нулимсаа гоожлоод байхаас илүүгээр тэр яагаад Есүс энд газар дээр ирсэн түүний зориг, түүний үнний үг миний дотор үзэж мэдсэн тэр зүйлүүд маш чухал. Иохан номын 10:17-8 бүгдөө хамт харахыг хүсэж байна. Иохан номын 10:17 Есүсийн хүслийг үнсгий бодохыг хүсэж байна. Тиймээс эцэг намайг хайрладаг. Учир нь би амиа буцааж авахын тулд амиа өгнө. Хинч амийг минь надаас авахгүй, харин би өөрөө түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл надад би буцааж авах эрх мэдэл нь би энэ тушаалыг би эцгээсээ хүлээн авсан юм гэв. Амен. Есүс өөрөө ингэж хэлж байна шүү дээ. Би өөрийнхөө амийг өргөнө гэдэг маань би өөрөө энэ амиа өргөнө. Буцааж авахын тулд би амиа өргөнө. Тэгэхээр би энийг эцгээс болоод энэ тушаалыг эцгээс хүлээн авсан. Тэгэхээр ингэж хийж чадах хүн бол хэн ч байхгүй. Бид нар энэ ертөнцийг харахтаа, ертөнцийн сүнслүүдийг харахтаа тэр хүмүүсийг харж алтан медаль аваад тэнд уйлж байхад бид нар ч гэсэн адилхан уйлдаг шүү дээ. Тэрийг өрөвдмөр хараад биш. Харин тэр хүн тэр алтан медалийг авсан тэр байр суурин зогсож байхад үнэхээр тэр Солонгос улс тэр бүгд алтан медаль авсан юм шиг бүгд адилхан баярлаж байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар Есүс хэн болж ирсэн бэ? Өрөвдмөр хүн болж энэ газар дээр ирсэн юм уу? Үгүй шүү дээ. Тэр болохоор Понто Пилатын өмнө зогсохдоо би энэ үгийг унших болгондоо миний зүрх сэтгэл бол өвдөж байсан.
Есүс болоо тэр хон шиг чимээгүй л тэр Понт Пилатын өмнө зогсож байсан. Понт Пилатын хувьд болоо чи үнэхээр нэг дугаараач амаа нэгэд үг хэлээч. За тэгээд Понт Пилатыг харахад бол Есүс өрөвдмөр харагдсан байх. Тэгээд чи надад хэлэх үг алах уу? Би хүнийг өгүүлж чадна, амьлуулж чадна гэж хэлсэн шүү дээ. Тэгээд би тэр үгийг уншихдаа жоохон ч гэсэн үг хэлсэн бол гэж боддог. Тэгэхээр тэн дээр байгаа тэр дөрөх тэр үгийг унших юм бол Понт Пилат өрөвдмөр шүү дээ. Тэр өөрөө мөхөн, тэр өөрөө өөрийгөө там руу явна гэдгийг мэдэхгүй байна. Бурханы хүүгийн өмнө тэр өөрөө бол сайрхаж байгаагаа ч мэдэхгүй байна шүү дээ. Тэр бол Есүсээс ч өрөвдмөр байна шүү дээ. Тэгэхээр Есүс болохоор би энэ ажлын төлөө ирсэн. Би ийм зоригтой ирсэн. Аавын надад тушаалыг би хийхээр ирсэн. Энэ бол өрөвдмөр биш, энэ бол агуу. Амен. Есүс хэцүү асуудлуудыг үнэхээр хийж гүйцэтгэхийн тулд тэнд болоод арга байхгүйгээр яах ч аргагүй учраас болоод энэ үхэл өгч байгаа нэг юм биш. Харин Есүс бол малын дэвшин дотор морины дэвшин дотор төрсөн шүү дээ. Гэтэл хүн төрлөختөн түүнийг яасан өрөвдмөр ингэж харахаасаа илүүгээр миний үнэхээр гайхамшигтай эзэн болсон Есүсээ. Үнэхээр гайхамшигтай Есүс Христ гэж бол харах хэрэгтэй. Амен. Намайг аварсан тэр сүнс Есүсийг би магтъя. Түүгээр дамжуулаад бидэнд амийг өгсөн ашиг талархъя. Эсэн зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. 7 хоногийн туршид миний төлөө зовж өгсөн. Энд бол бид нар бол нэг хүлээн авах хэрэгтэй. Харин Есүсээс өөрч хинч энийг бол хийж чадахгүй гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Есүс хэлэхдээ би энд ирсэн. Би амиа өргөсөн тэр дөрөх ямар дөрөх вэ гэхээр өрөвдмөр бүр зарагдаал бүр хүчээр үнэхээр тэр үхлийн өмнө зогсож байгаа юм биш. Харин би бол хаан. Би өөрийнхөө амийг өгөх боломжтой, амиа буцааж авах боломжтой. Би бол хаан. Хааны хувьд би ирээд энэ үхэж та бүгдийг бол аврахаар ирлээ гэж хэлж байна. Тэгэхээр Бурхны эрх мэдлэр Бурхан л хийх боломжтой. Бурхны хийж байгаа зүйл гэдэг маань юу вэ? Загалмайн үхлээ. Амен. Есүс бол энэ зүйлүүдийг хийсэн. Тэр л үүнийг хийх боломжтой. Хин нэгэн түүний амийг булаагаад аваад явчих юм биш. Хин нэгэн хүн болвол тэр зовоод дургу байхтай болвол хүчээр Есүсийг болвол тийм байдалд оруулж байгаа юм биш. Харин мөнхөөс өмнө байхад энэ ийм зоригтой байж энэ ертөнцийн ирсэн Есүс Христ. Тийм учраас Есүс миний хаан. Амен. Миний хаан бүхий зүйлийг биеэр үзэж мэдсэн гэдгийг бол бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний дотор түүний үхэл, миний дотор түүний зовлон гавьяа зүтгэл, түүний зориг бидний дотор хийгдэх хэрэгтэй. Зарим тэр хүн зовсон, би ч гэсэн түүнтэй адилхан зовъё гэж бодоод байдаг. Тэр бол андуурч байна. Итгэл байхгүй хүмүүс. Харин эсэргээр тэр бол дашуурдуулснаар түүний шарахаар би бас Есүс дашуурдуулснаар би бас дашуурдуулъя. Түүний шархалснаар би бас адилхан шарахтай бай бишээ. Харин түүний шарахаар би идэврий. Тэр бол үнэхээр өрөвдмөр хоосон байсан. Би ч гэсэн тэгж хоосон амьдрий үгүй тийм биш. Харин тэр миний энэ хоосон байдлыг бялхан дүүрэхийн тулд миний мөнхөд оршигч Есүс Христ энэ болгоныг бол биеэрээ үзэж хийсэн, мэдсэн. Харин бидний хувьд бол вау! Үнэхээр талархлын нулимсыг гаргах хэрэгтэй. Үнэхээр бид нар энийг бол нуугч арга байхгүй ийм гайхамшигтай эзэн Есүс энд ирж үг махбод болж ирсэн. Амен. Энийг нуугч арга байхгүй. Иохан номын 18:37 Пилат түүнд тэгэхэд та хаан байх нэ гэхэд Есүс хариуд нь намайг хаан гэж та хэлж байна уу?
байна. Би үннийг гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний төлөө ертөнцид ирсэн үнний хүн бүр миний дууг сонсно гэж айлдлаа. Амен. Иесус миний төлөө буу уйл миний үхэн гэдэг маань би бол энэ амиа өргөгч боломжтой, би амиа буцааж авах боломжтой. Харин та нарын тэр найдвар байхгүй, тэр ямар ч зориггүй үхэл биш. Харин энэ үхэл бол амийг бидэнд өгөх үхлээ. Тэгэхээр би энэ үхлийн төлөө би энэ ертөнцийн ирж төрхөөс өмнө, түүнээс ч өмнө, бүтээлийн үеэс ч өмнө би ийм зоригтой байж энэ газар дээр ирсэн гэсэн үгийг бол хэлсэн. Тийм учраас та бид бүгд түүний бие болсон бид бүгд Есүс Христийн бие болсон бид бүгд баяр хөөртэй байх хэрэгтэй. Амен. Үнэхээр бат байх, итгэлтэй байх хэрэгтэй. Есүс Христийн үхлээр дамжуулаад бие болсон зүйл юу вэ? Бурхны цусыг бидэнд өгсөн шүү дээ. Амен. Түүнийг бид нэр ариун цус гэж хэлж байна. Бурхны ариун цус. Үнэхээр үнэтэй гайхамшигтай ариун цус. Тэгэхээр би энийг аль нэг өнцгөөс харах юм бол зарим хүмүүс эзний талаар сайн мэдээ дамжуулахтай ичээд байдаг. Тэр бол тийм үхлээр өгсөн учраас энд бол бид нар ичих бишээ. Харин энэ тал дээр бид нар бол үнэхээр талархан баярлах хэрэгтэй. Илч Паулийн хувьд ч гэсэн би Христийн үхэл түүний сайн мэдээний талаар би бол ерөөс ичихгүй. ертөнцид одоо хүртэл зовсон, ертөнцид одоо хүртэл байсан бүхий зүйлүүдээс илүү хамгийн агуу зүйл юу вэ гэхээр тэр загалмай үхлээ. Амен. Миний аврагч эзэн Бурхны хүү болсон Есүс зөвхөн түүний тэрл хийх боломжтой тэр үхлээр үхэж намайг аварсан гэсэн тийм бат итгэлтэй байж энийг тунхаглан энийг бээрээ үзэж мэдсэн хүн гэж Паул хэлсэн. Бурхан бидэнд өөрийнхөө цусыг өгсөн. Энэ зовлонгийн 7 хоногт Бурхан бидэнд өөрийнхөө цусыг өгсөн. Бурханы цуснд ам байна. Түүний ам байна. Тэгэхээр түүний зовлон болон үхлийн талаар жинхэнэ зүрх сэтгэл дотроо талархаж байгаа бол би юуг үзэж мэдэх ёстой вэ гэх юм бол уйлаад нулимс гаргаад яавал би эзэнтэй хамт тэгж зовох уу гэсэн зүрх сэтгэлээс илүүгээр түүний тэр зовлонгийн талаарх тэр зорилго нь юу байсан, түүний үхлийн зорилго нь юу байсан гэдгийг бол биений дотор итгэлээрээ бол бид нар ойлгох хэрэгтэй. Тийм болохоор би энэ цагт Есүсийн цусаар би Бурхны хүүхэд болсон. Амен. Амен. Би Бурхны хүүхэд, жинхэнэ Бурхны хүүхэд гэдгийг бол бид нар ойлгож үзэж мэдэх хэрэгтэй. Би бол Бурхны ард түмэн. Би бол энд ичхэвтер дүр төрхтэй нэгэн бишээ, харин ертөнцийг ялж муу сүнсийг ялж би өөрийгөө ялсан нэгэн болно. Би бол ялсан нэгэн гэсэн бат итгэл байх хэрэгтэй. Амен. Харин энэ зовлонгийн 7 хоногоор дамжуулаад Бурхны ам, Бурхны цус миний дотор байгаа учраас түүний мөнхөд оршигч Бурхны цус миний дотор байна шүү дээ. Энийг бол бид нар дамжуулж энэ талаар бид нар бат итгэлтэй байх хэрэгтэй. Энд бол ичиж нуугдах хэрэг байхгүй. Бид нар сүм чуулганд явах тусам бат итгэлтэй байх хэрэгтэй. Сүм чуулган маань явах тусам бол улам илүү хашгирах хэрэгтэй. Амен. ертөнц юу ч биш зүйлүүдээр болвол юу ч биш надтай ямар ч хамаагүй зүйлүүдээр нэг жоохон сайн байна гингүүт алга ташаал байна. Харин бидний хувьд бол Есүс Христийн үхлийг харахтаа вау. Хэний ч хийж чадахгүй тэр зүйлийг эзэн бол хийсэн. Амен. Талархъя. Тэр үхэл болон түүний цус, түүний зовлон миний дотор бол хүч чадал болох хэрэгтэй. Эрх мэдэл болох хэрэгтэй. Тэр сүм чуулган маань ялах хэрэгтэй. Ялсан сүм чуулган болъё. Миний зүрх сэтгэл дотор түүний бол уйтгар гуниг зовлон байхгүй болох хэрэгтэй. Энэ бол үнэн. Миний зүрх сэтгэл дотор эзэнтэй хамт би зовъё бишээ. Харин эзэн болоод зовлон эдэлсэн учраас миний сүнсийг аварсан учраас
Тэр намайг аварсан зориг байгаа учраас би бол жинхэнэ эрүүл бай. 나는 부유하리라. Би бол бэлхэн дүүрэн бай. Би ялна. 나의 주 Миний эзэн болсон Есүс ялсан учраас би ч гэсэн ялсан. Амен. Амен. 그런 마음을 갖는 자는 Гэсэн зүрх сэтгэлтэй хүнийг бол муу сүнс бол ерөөсөө дайрах боломжгүй. Муу сүнс бол түүнийг бол тоочлох боломжгүй. Харин 예수님의 그 Есүсийн тэр үхлийн зорилгыг 해가 없는 ерөөсөө мэдхгүй уйлал эзэн миний төлөө гэж айл хизээний тэр гуйтар гуйныг дотор орсон. Би бас өвдөх хэрэгтэй эзэн бас ингэж өвдсөн юм чинь. Би бас жоох хэрэгтэй эзэн бас зовсон юм чинь. Гээд тийм зүйл рүү урсаж ороод байх юм болвол болохгүй. Харин эзэнтэй хамт хаанчлах ёстой байтал тийм зүйлийг хийхгүй байна. Тэгтэл одоо ивэл бол хаанчилж байна. Үхэл гим нүгэл хаанчлах биш харин ивэл ам миний дотор хаанчилж байна. Амен. Амен. Үнэхээр өнөөдөр баяр хөөртэй байхыг хүсэж байна. Үнэхээр эзний өмнө талархан баяр хөөртэй байхыг хүсэж байна. Энэ Бурхны хүү үг махбод болж ирсэн Есүс Христ энэ газар дээр ирж үхэж 3 жилийн турш тэр зовлон амсаж агуу зүйлүүдийг босгосон эзэн гэж бат итгэхийг хүсэж байна. Бүгдөө энэ цагт босоод эзний өмнө залбирцгаая. Амен. Амен. Есүс бидний төлөө гэм нүглийн төлөө нас орж загламаа дээр зовон цусаа урсгасан. Энэ цагт эзэн биднээс юу хүсэж байна? Бид нар үнэхээр түүний төлөө уйлж нулимсаа урсгах биш. Харин би чиний төлөө зовсон учраас чи амьдраа. Би чиний төлөө зовсон учраас эмчлэгдээ. Би чиний төлөө зовсон учраас хүч чадлыг аваа, эрх мэдлийг аваа. Бурхны хүүхэд болсон онцгой эрх мэдлүүдийг аваа. Тэгэхээр энэ цагт бүгдөө тэр Есүсийн зовлон, Есүсийн авсан тэр зовлон бүгдөө бодоод эзний өмнө бат итгэлтэй зогсож би эрүүл бай. Намайг би ялна, би эрүүл байна. Би эзэнтэй өшөө илүү эзний дотор би өшөө илүү ялнаа гэсэн тэр залбирлыг та бүгдийг залбирахыг хүсэж байна. Бүх ачаагаа эзний өмнө хаяхыг хүсэж байна. Гэм нүгэлтэй байж, гэм нүглээс болоод би зовх хэрэгтэй гэсэн тэр зүрх сэтгэлийг хүртэл эзний өмнө орхихыг хүсэж байна. Энэ ертөнцид бид нар Есүс шиг үнэхээр бид нар ялах хэрэгтэй. Амен. Эзэн Есүсээ дуудаа залбирцгаая. Эзэн Есүсээ, эзэн Есүсээ, эзэн Есүсээ. Оо Бурхан эзэн минь танд талархъя. Бурхан эзэн минь Есүс Христийг бидэнд бидний бүхэл юм нүглийн төлөө Бурханы хийх зүйлүүдийг хийсэн эзэн чадхуулуудыг хийсэн. Оо эзэн та өөрийнхөө хүч чадлаар бидний бүхэл юм нүглийг өөрчилсөн эзэн танд талархъя. Оо эзэн минь Тагахтайгаа зоригтой ирж та бидний аймыг хөлөө бидний бүгдээр босхын тулд бидний эдгэхийн тулд бидний дүүрхийн тулд ирсэн. Эзэн минь таныг бид нар багтъя. Эзэн таны өмнө өшөө ялсан итгэгч нар байхад эзэн та туслаач. Оо эзэн минь танд талархъя. Оо эзэн минь бидэнд Есүс Христийг илгээсэн эзэн танд талархъя. Эзэн Есүсээ, Есүсээ, эзэн Есүсээ. Миний төлөө үнэхээр үхэж миний төлөө зуусаа урсгасан тэр цусанд хүч чадал байна. Тэр цусан дотор ам байна. Тэр цусан дотор мөнх ам байна гэсэн итгэлийг өгсөн эзэн танд талархъя. Бид нар Есүс Христийн бид нар Есүс Христийн бэлгсэн ам болсон биеуд эзэн минь үнэхээр яасан сүм чуулган байхад туслаач. Оо Бурхан эзэн минь бид нар бол үнэхээр уйлж гуйнахгүй эзэн таны дотор үнэхээр баяр хөөртэй итгэлээр яасан итгэгчнэр байхад туслаач. Эзэн минь та бидний төлөө зовж үнэхээр загнамаа дээр цовдогд нас орсон эзэн танд талархъя. Эзэн минь таныг магтан эзэн таныг харж оо эзэн бид нар уйлахгүйгээр эзнийг харан эзэнд талархан баярлсан талархсан найдсан оо эзэн таны өмнө итгэсэн байсан хүмүүс байхад эзэн туслаач. Оо эзэн минь танд талархъя. Ариун сүнсээр эзэн та
нүгдийг удирдаач. Амен. Эзэм танд талархъя. 하나님 감사합니다. Бурхан эзэм минь танд талархъя. Өнөөдөр бидэнд энэ ариун эрхэм өдрийг зөвшөөрч эзэн таны үгэн дотор үгээр дамжуулаад эзэм минь та бүтээлийн өмнөөс эхлээд эзэм та шийдвэр гаргаж үнэхээр амиа өргөхөөр ирсэн. Тэр амиа өргөссөн тэр дүр дүрч гэсэн өрөвдмөр дүр дүрх бишээ. Харин Бурханы хүү, Бурханы цор ганц хүү амиа үнэхээр өгч дахиад амиа авах боломжтой гэсэн эрх мэдэлтэй та ирсэн. Бурхан эзэн минь бид нар үүнийг ойлгож дахиж бид нар хизээч уйтгартай гунигтай байхгүй. Эзэн таныг бол өрөвдмөр болгож харахгүй. Харин эзэн таныг магтан, эзэн таныг хайрлан эхний игнээ зогссон эзэн Есүс Христийг харж түүний дотор эзний дотор ялсан сүм чуулган итгэгч нар байхад туслаач. Муу гим нүглийг ялж, ертөнцийг ялж, өвчнийг ялж, амен. Бүхий л асуудлууд, сорилтыг ялж Бурханы мэрэгэн ухаанаар энэ ертөнцид амьдрах хугацаанд Бурханы хаанчлал ирсэн сүм чуулганууд байхад туслаач. Талархъя. Бидний төлөө зовж загалмай дээр цовдлогдсон эзэн Есүсээ танд талархъя. Эзэн бидний гим нүглийн төлөө танд талархъя. Дахин амилсан эзэн минь танд бас талархъя. Бид нар энэ бүгдийг ойлгох, энэ сайн мэдээг үргэлж дамжуулсан итгэгч нар байхад туслаач. Бат итгэлтэй байж баяр хөөртэй байсан сүм чуулган байхад туслаач. Одоо эзэн Есүс Христийн ивэл Бурхан Аавын хайр, ариун сүнсний нөхөрлөл би амиа өргөхөөр ирсэн Есүс Христийг илүү хайрлаж, магтаж, итгэж, өшөө илүү их итгэж, түүнийг хүндэлсэн итгэж байхын тулд одоос эхлээд